Туулай Ясмилхий хоёр. Эртээ урдын цагт Туулай Ясмилхий хоёр амьдардаг байжээ. Туулай хурдан дэгддэг байжээ. Ясмилхий харин удаан явдаг байжээ. Ясмилхий, чи маш удаан юм аа? Хэмээн нэгэн өдөр Туулай Ясмилхийд хэлж гинэ. Тийм ээ. Би удаан. Гэсэн ч би чамтай уралдаж чадна гэж Ясмилхий хэлжээ. Сайн байна. Тэгвэл хоёлаа уралдъя. Тэр тэнд харагдаж байгаа модонд төрүүлж хүрсэн нь хожино гэжээ. Маргааш өглөө Туулай Ясмилхий хоёр уралдаж гинэ. Бэлтгээд урагшаа. Хурдан Туулай дээр дэгдэнгүйжээ. Удаан Ясмилхий айж ухнаар араас нь явжээ. Туулай Ясмилхийг артаа орхиж хэсэг явж байгаад түүнийг эртэл хэсэг зүрхмэлий гэж шийдээд модны дэргэд унтаад өгчээ. Ясмилхий амралгүй явсаар байжээ. Туулайг сэрэх үед Ясмилхий хаан ч харагдсан вэ? Туулай гайхан барайнд гүн очтол Ясмилхий аль хэдийнэ ирж гисэн Туулайг хүлээж байв.